Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд итгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Eco Construction. Үзэгчдээ мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Нарантуул цах дээрээс та бүхэнд хүрч байна. Сайхан сэтгэлтэй хүмүүс мэдээж энэ орчлон дээр маш олон байдаг. Түүний нэгэнчлэн бас маш олон сайхан сэтгэлтэй хүмүүсийг хандив аян цуглуулсан юм байна. Тэгээд Нарантуул цах дээрээс уулзахаар тохирсон байгаа. Ингээд бүгдээрээ нөгөө хүмүүстэйг очиж уулзцгаая. Мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлгээс явж байна. Хамгийн гол утга нь болохоор далай туслан нэмэр гэсэн тийм аян зохион байгуулсан. Манай Монголын ард түмний гавьяат цог эрдэнэ маань Монголын ард түмний дунд өвөө нэрээр алдарсан. Одоо төрийн зарим. Зарим болоод алхир удаж байгаа лээ. Би Тэнгэрийн улаач болоод 13 жил болж байна. Мөнх хөх тэнгэрээс зарлагдаж төмөн олныхон тусын тулд энэ биеийг үл хайрлаа гэд мөнх хөх тэнгэрээс улбаадж өвгдээс маань ирсэн болохоор төмөн олондоо бас тусалцаа хүргэе. Өнөөдөр чадах чинээгээр бас нэг айлдж болтгоо нэг гал голомт бас бэлэглэж Монголын үр сад улам сайхан өшөө олон болоосаа гэд төмөн олныхон тусалцаа дэмжлэгтэйгээр өнөөдрийн сайн үнсэн аяныг эхлүүлж байгаамаа. Монголын ард түмний дээд шагнал үндэсний зөвлөлийн дарга Саран цэцэг Их Монгол бөө мөрөглөлийн академийн тэргүүн цог эрдэнэ энэ хүн болохоор Монголын ард түмний гавьяат ард түмний дунд одоо тэр сайхан үйлсээрээ нэлээд алдаршсан ийм залуухан зарим байгаа юм байна. Энэ хүмүүсийн сайхан сэтгэлээр 50 гаруй насны нэг аавд өргөө цагаан гэрээг хандив цуглуулж босгоод худалдаж авч одоо барьж өгөхөөр энэ сайхан өдрийг сонгосон юм байна. Тэгээ энд Сүхбаатар аймгийн уул энэ ган хуйг гэдэг хүнийг сонгосон. Энэ хүний одоо гэр жил гаруй өмнө одоо шатаад одоо айлын гэрт амьдардаг. Өөрөө бас бурхан дахил бүх мөх юмтайгаар шатсан гэр нь өөрөө л амьд үлдсэн хүүхдүүдтэйгээ. Тэгээ би энэ ган хуйгтаа бидэд бүгдээрээ ингээд одоо сайхан сэтгэлийн миний сайхан шавнар миний хөөд ирдэг үзүүлдэг хүмүүсийн төмөн олны одоо тус тэмэр бүтсэн энэ сайхан өргөө цагаан гэрийг бид нар одоо энэ үлзий гэр гэдэг энэ сайхан янаас авч байгаамаа. Баярлалаа. Энэ гоё өөрх үйлчлэн танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн уран бүтээлчд болон гэр хачсан нөгөө сайхан сайн санаатай хүмүүс маань бүгдээрээ Нарантуул цахаас явсаар байгаа. Улаастаа 23 дугаар хороо гэдэг газар ирсэн байна. Улаанбаатар бас нэлээд бас зайтай юм байна.
шинэ гэр тааруулж барина гэдэг маань нэлээд ажиллагаа ихтэй байдаг юм байна. Уянанда сагалдаргаа уян гин тэгээд өөр бас нэлээд ажиллагаа ихтэй ах шиг байна. Ингээд бүгдээрээ хамтдаа гэрээ ярьцгаая. Яханы бас гэж. Наад ханаас дэвтүүлэхгүй байхгүй юм байна. Наад нохамаараа авчих юм уу? Энэ Монгол гэр жоо тааруулна гэдэг жоох ярихтэй үгүй. Шинэ гэр болох. Тэгээ янз бүрийн юуг нь уян сагалдаг малдаг хийх гээд жоох ажилтаа шүүл байна. Тэ сагалдаг юм байна. Яагаад тооноо босгохтой хоржуулаа гэдэг үгийг хэлдэг юм бол? Яах? Ажийн голомт босж байгаа. бадарч явуулж оржилоо гэж. Цог эрдэнэ маань шавнар болон өөр сайхан хамт олнууд найс нөхдөд олон хүмүүс хандив өгч энэ гэрийг бүтээн босгосон юм байнамаа. За тэгээд энэ гэрээ маань эзэн л одоо гэрээ хүлээж авахд бэлэн болсон. Цог эрдэнэ маань энэ гэрийг зөвхөн гэр аваад өгчий гэж бодсонгүй болтой бас дотор нь тавилга нь ирж байгаа гэж байна. За цог эрдэнэ гэр барих нэлээд хүнд ажил байлаа. Харин гэр барих гэж нэг өдрийн л бас ажил болж байна та. Хүнд мэдээж дулаан гэр шиг хэрэгтэй юм юу байх вэ те? Ийм сайхан бодлыг яаж бодож олсон бэ? Энэ бодлыг олоход бол өөрийн үзэж туулсан амьдрал тэгээд энэ ойр тормын бас зовсон зүдэрсэн түмэн олно гэд бодоод тэгээд эхний удаад орон гэргүй болж байгаа усуд бас туслая гэсэн юугаар туслал. Цог эрдэнэ хамгийн бас гоё юм дотор тавилгатай нүртэр бэлдэж өгнө гэсэн болохоор чинь би бүр айгүй ингээ баярлаа тань. Тэгээ ээж бүрэн тавилгатай бэлгэлж байгаа. Тэгээд ойр зургийн бас ахын хэрэглээний зүйлүүд бас бэлгэлж байгаа. Энэ сайхан санаа гаргаж энэ олон хүмүүсээ сандив цуглуулж тэгээд тэрнийхээ ихэнх хэсгийг өөрөөсөө гаргаж одоо өдий балчирхан дөнгөж 20 хэдхэн насндаа ийм том үйл хийж байгаа мэдээж чиний үйл ажил чи улам их дэлгэрэх байх. Өөрөө чинь тэгээд зайран хүнгээс сонсон юм байна. Мэдээж тэгэхээр бас цовсон ядарсан олон хүмүүс зөндөө их тусдын болдог байх та. Тэгээ чадах чинээгээр төмөө олондоо энэ бие үл хайрлал нар саргуу тэгэл өдөр шөнөхгүй тэгэл төмөө олондоо туслаад дэмжээл аль болох амьдрах гэж зүтгэж яваа. Тэр усуудад яаж нэг удаа чултгай сэтгэлийн дэм болгож энэ аяны зохион байгуулж байгаа далаа тусвал нэмэр гээд. Тэгээд энэ сайн улсын аянгаараа бас төмөө олонд зөв энерги, зөв амьдралыг сайхан бэлгэлээ гээд тэгээд хүн өнөөдөр мөнгөтэйч байж болно, ядууч байж болно, сайхан хөдөлмөр хийгээд нэгнийхэн төлөө төмөө олныхон төлөө ингээд зүтгээд явахад надад үнэхээр гоё байдаг. Тэгээд хүн юу гаач бас алдаж болдог, эндэж болдог. Алдаагүй, эндээгүй амьдрал гэж хизээж байхгүй. Гэхдээ хүн өөрийгөө л алдахгүй байх нь хамгийн гол чухал гэж боддог. Get down everybody.
далай тусал нэмэр гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд манай цог эрдэнэ гавьяат манай бас хамгийн залуу гавьяат штэ. Арт түмний гавьяат. Тэгээ бид нэр бас энэ дундаас хамгийн залуу хүнээс эхэлж энэ хөтөлбөрөө хүмүүсийн дунд ингэж алдаршуулвал маш зөв юм уу? Энэ нэгэнт алдарсан хүн маань одоо бас арт түмэндээ хүн рүүгээ харсан энэ сайхан үйл ажиллагаа явуулж байгаад бас баяртай байгаа. Бид бас урд нь өмнөөс эрхэм Монгол хүн гэдэг маш том хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоо үүний хажуугаар бас одоо манай энэ Монгол улсын гавьяатууд, арт түмний гавьяатууд, мөрийн баатуудын санаачлагаар бас энэ тус чаянуудыг өрнөөж байна. Өнөөдөр бид ярьжсэн далаад тусал нэмэр гэдэг. Гэх мэтчлэнгээр Монголын өнөөдрийн бас нийгэм тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн одоо нийгмийн тодорхой хугацаанд бас өөрийн амьдралын ямар нэгэн шугамар юм алдах юм уу те ямар нэгэн одоо хохирол учрах юм уу эсвэл ямар нэгэн эрсдэлд ороход бас манай арт түмэн өөрсдийн ийм сайханцал гаргаж тусалж тэднийг дэмжиж энэ нийгэмд одоо өөрийнх нь байр суурийг хөгжүүлэхэд нэг чухал үнэтэй хувь нэмэр болж байгаад мэдих баярлж байгаа. Энэ хүрээнд энэ хүмүүс хийж байгаа хийх гэж байгаа ажлынхаа тухай өнөөдөр яг энд ингэж хөтөлбөр бүтээлийн хүндэтгэл маягаар одоо зоогийн ширээнд сууж тусалсан үнэ дуудаад тийм ээ одоо би танд дараа нь одоо бид нартай хамтарч энэ ийм ажлуудыг хийн хүн рүү харсан нийгэм рүү харсан гэх мэтчлэн олон одоо хүмүүнлэгийн төлөө одоо нэгдэж энд одоо санаа бодлоо ярьж ингэж сууж байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд хэрэгж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Eco Construction. Настагт одоо хэд хүрж байгаа юм те? 57. Улаанбаатарт орж ирснээс хойш хийсэн онц ажиллах үү? Ажилгүй. Үн. За тэгвэл 3 хүүхэд нь ажил хийгээд. 3 хүүхэд ажил хийгээл. Ер нь амьдрал ямар хөө юм да? Юу юм жоо одоо гэр орноо шатаач. За гэр орноо хизээ яагаад шатаасан? 2000. Ер нь амьдрал ямар хөө юм да? Юм жоо одоо гэр орноо шатаач. Юунаас олж чадсан юм бол? Тав мог байгаагүй юм би байхгүй ч одоо ирсэн чинь шатцсан л намайг ирэхтэл. Галын дүгнэлт нь юу гэж гарсан? Томгны гал байна л гэж явсан. Хүн байгаагүй Хүнт байж гол явсан тэгээд бид нар хайсан. Би өөрөө томг татдаггүй. Тэгээд л шаттал байж атнаа дуусч атна галынхан ирсэн юм. 3 хүүхдийн маань ээж нь ээж нь тустай амьдэрдэг юм уу? хүүхдүүд надад зөндөө том болцсон. Би 2 3 охинтой хамгийн том охин Сүхбаатарт явдаг. Тэр нь айлын хүн болоод тэгээд тэн дээрээ байж одоо ирээгүй л байна. Хөдөөс. Дараа миний том охин болохоор энэ ч готод байдаг айлын хүн болоод гараа ивцсэн заахнаас. Одоо энэ айлын хүн бол хар өрөнд байж. Тэгээд дараа нь энэ хүү байна. Эний дээр ах нь байна. Тэгээд нэг жоохон банд байгаа. Ер нь сургууль төгсөөл малчин хийж байгаа. Зэрэгт готой зэргийн албыг готод хаагаад энэ улаан хууранд таасан. Зэр ордонд. Тэгээ очиод энэ Сомалчин байсан. Тэгээл гот руу орж ирээд ажил. Мал угаад тэгээд. Зууд модонд өгөхөд тэгээд энэ усалд гол тэгээл зууд нь л өгөхөд ууссан дөө. Тэгээл хүүхд буцалаа бараад тэгээд том охин готод байсан. Том охиноо дагаад гот руу орж ирсэн. Хүүхдүүд нь ажил хийгээд байгаа болохоор ямар ч байсан тэгвэл нэг одоо орох орн хүнийх чиглээ хоол ундын дээр санаа зовох юм. Намайг ч ажил хийгээд байхаар ажил таа гогшин авах газар байхгүй. Яг үнэн гэл. Тэгтгүүр түнжинд ороогүй би. Эгээр орныг бас шатчаан хороононд бас би анхаарал өгсөн, тавьсан, өргөдөл өгсөн тэгээд сүулдэ чи өөсөлтөө өчгөөд хайцсан. Гэр нь болохоор хүнээс гууж барай сарын түрээс мөрөөс төлдөг. Өөгүй төлөхгүй. Тэгээд өөрөөхөө ингээд сэтгэлээрээ барилаад л байгаа. Жил гараа мөрлөө шүү дээ. Хүүхдүүд нь
цалин мөнгөтэй гайгүйтэй ажил хийх юм уу? Эдгээр чинь нэг барилгын туслах мослохыг л явдаг манай энэ хэдэн байна. 3 байна гэж. Бас нэг айтер өдөө байсан бай. Хүүхдүүд болохоор айтер мэрэгжил муутай. 2 охин гайгүй сургуультай. Эдгээр чинь хөдөө голчмалчил байсан хүүхдээ готроо орж ирэл одоо барилгын туслахыг л явдаг. Манай нэвтрүүлэг болохоор мөрөөдөл биелдэг юм гэдэг нэвтрүүлэг шүү дээ тий хаа. Тэгэхээр би нэвтрүүлгийнхаа талаар бас нэг юм асууя л да. Та мэдээж мөрөөдөлтэй л байсан байлгүй. Тэгээ одоо ч гэсэндээ мөрөөдөлтэй л байгаа илгүй дээ тий. Хөө би өөрөөсөө нэг лам талын нэг мөрөлтөлтэй байсан юм аа. Энэ өөрөө лам хүн байсан. Цаг Эрдэнэ гэдэг буянтай сайхан залуу түүний шавнар, түүний найз нөхөд бүгдээрээ нийлээд ханд босгоод ахад амар гоё гэр бэлдсэн байгаа. Тэгээ би энэ чи баярлаа хэл хүүг болтохгүй. Өчигдөр хүртэл ирээд тэгээ яасан чинь ээж ороод тэгээ одоо уйлах гад болдгоо гэрэх. Миний ах дүү шамаатан садсан шүү. Тэгээ болдгоо тэгээд энэ буянтай сайн хүүхдээ энэ бол одоо олон хүнд буян болж байна. Олон хүнд эмчилж байна. Олон хүнийг яаж яа нэр хүнд ингээд их том боллоо. Миний энэ хүүхд бол сайн хүүхд. Энэ бол одоо сайн аав юм буян. Одоо сайн хүүхдөрүүлнэ гэдэг чинь их орон бид нэр хүртэл хажууд нь ард түмэнд хүртэл тусуулж штеп. Мэдээ ядуу зүгтээ улсыг өвчтөө зовлон төгнийг босгож байна. Эдгэж байна, үзэж харж байна. Энэ чинь их шиг буян бид. Өнөөс өөр яах. Гаа игээр? Даштагш. Даштагш одоо хэдэн настай вэ? Би одоо 25 настай. 25 та. Одоо ямар ажил хийж байна? Би одоо барилгын туслахыг явж байна. Хэдэн жил ажиллаж байна? Би одоо 5 6 жил ажиллаж байна да. Тэгвэл баг барилгачин болсон юм шүү дээ. Тийм юм хийгээд л туслаач хийгээд өглөө чигээд л. Барилгын үндсэн ажил чинь үү эсвэл туслах одоо эсвэл гэрээт ч юм уу? Би одоо гэрээт. Тийм да. Цалин мөнгөний хувьд бол хангалттай гайгүй юу? Цалин бол найдвартай. Тэгээ цалинхаа өдрийн 30-аар цалинж явдаг. Гинт нэг өдөр хүн гэр барьж өгөөд ийм сангартай олчихно гэж бодож мөрөөдөж явсан. Би л өнөглөл болсон. Уцаар. Тэгээ би өнөөдөр ажлаасаа жилээ аваад наашаа баярлаад нааш явсан. Алхир байрлал. Зөндөх. Автобусны дотор зөндөөл их батсан. Их баяр хүртэлээ хөлөг газар өрхөл ирсэн. Хажууд чинь гэр бариад энэ гэрт амьдраараа гэж хэлэхгүй ховорхон байсан мэт өдөө наслага. Тэр бол ховорхон штэ. Тэр үтгээл одоо олсоо чинь штэ хүнийг ядраа явж явах юм уу? Эсвэл штэ нэг ам цангаад юм уу? Өсөө явж хүн орж ирээд цаав хоол идэж хүн хэлэхгүй штэ. Одоо тэгж хэлэх цаг биш болсон. Тэгээд яг би хамгийн дөрөвд бол багштай баярлалаа гэж хэлье. Багш ээжт нь тамагчтай баярлалаа гэж хэлье. Миний ээжийг босгож ирсэн. Миний ээж одоо 4 харвсан. Сайн багштай болсон тал их өөрөө баярлж явдгийг. Би өөрөө бас саяхан нэг хүүхд алдсан. Салхин цэцэгтэй. Тэгээд би багш дээр очиж миний багш зүгээр болсон даа. Тэгэхээр би өөрөө их баярлж явдгийг маа шүү дээ. Энэгээр оронд энэ хүүхдүүд чи яагаад бас зовж маад хүн амтан орж ирэх нэг жоохон гэр байна өөрхийн хүн амтан муухай юм байна нэг энэ одоо хүүхдүүд чи бас гэр ороноос зовоод идэх юм биш үү. Тэгээд би хөдөө очиж нэг хамаатан дараа үйлчлэхэд хүрээд ирсэн сарын дараа. Энэ хэдгээ санаад болдгоо тэгээд ерөөс нааш явах. Яг хаа одоо тэгвэл санаа зовхоор гिचгээргүй амар гоё гэр бэлтцсэн байгаа. Тийм гэсэн. Одоо тэгээд таны үнд нь хань хэлэх үг болдох баярлалаа л одоо ингээл. Олоо сарах гээд л хамтдаа гэрээ очиж үзээд хөө. За тэг. Чинь тийшээ яваа. Тийшээ л харна шүү дээ. Одоо тэгээд харахгүй яах. Бомбогнуулахгүй л их юм. Хаалцж гэнэ үү? Юу ярих одоо энэ ярих юм аа. Баяраад л явж байна. Эртнээс өвсөн Монгол гэрмээ. Дарамтал цахаас гэрээ сонгоод худалдаж аваад ингээд ирээд бүтэн өдөржөнгөө л барьлаа. За их баярлалаа. Би одоо хэлэх ч үг болдохгүй сайн багшийн буян сайн ээж аавын буян одоо
сайхан өргөө байна. Одоо наад ямар сайхан миний ах дүү нар хамаатаа садан гэр авч өгөөгөөд ийм сайн хүн наад гэр аваад хандвч өгнө гэдэг чинь наад хэлэх чиг болохгүй. Одоо баярлсандаа юу хэлэх гэдэг. Өвсөн Монгол гэрмээ хиний чорноос илүү хинцхэн ганган Монгол гэрмээ эртний үеэс уламжлалтай эцэгимэн голомт. За гэрээ хараад гэр таалагдав. Янзын гоё. Янзын гоё. Би сая чамайг таниагүй чи сая энэ гэрийг барьж исэн юм биш үү? Тэ? Чи юу гэж бодож барьж исэн бэ? Би гэртээ болж танд баярлалаа амар. Миний гэр нь босцоон хүртэл амар гоё. Хурдан босч ин лээ. Чамд энэ гэр чинь таалагдчихж байна уу? Таалагдж байна. Мартахгүй намар гэдэг шиг юм боллоо. Одоо энэ үнийг досон яаж хариулдгийг одоо тэгээд хариулах л байлгүй байх уу бас би бол хэлэх чиг болдохгүй байна. Баярлсандаа одоо. Даавтайгаа 2 дүүтэй амьдрна да. Дөрөвлөхнэ. Тий. Ах маань тустай. Ах нь тустай юм. Тий. Манай ээж дээр амьдэрдэг. Тэгээ 2 дүүтэйгээ аавтайгаа хоёлаа тэгээд энэ гэрээ тэгээд улам гоё болгоод явна да. Энэ зүйлийг хүн болгон аавтай хүн болгонд зориулж байгаамаа. Цаашдаа ч гэсэн амьдралаа авч явах гээд бас чадах чинээр зүтгэж аваа. Аав хүн Монголд өчнөө олон байгаа. Би аавдаа маш их хайртай. Өнөөдөр хүртэл намайг өдий зэрэгтэй авч явсан. Дээрээс мань харж ивэж явдаг. Намайг тусалж дэмждэг бас ээжтэй маш их хайртай. За би ч гэсэн одоо өнөөдөр нэг сайхан унтъя да сэтгэл аваар. Тэгээ миний одоо том охин Болор туяа Маргад Эрдэнэ, Болормаа, Цог Эрдэнэ тэгээ бидний одоо биднэрт тусалдаг, дэмждэг, биднэрт үзүүлдэг, харуулдаг өчнөө олон идэгсэн улсуудын минь бас үр шим хөдөлмөр явж байгаа юм шүү. Энд сэтгэлийн минь бэлэг юм шүү л гэж хэлье. Олон сайхан хүмүүсийн сэтгэлээр ийм сайхан их хайраар таны гэр босоод л ирж байна да. Тийм ээ. Би таны хэлэх үг олдохгүй баярлаад бүр хэлэх үг ханаач олохгүй энэ ч уйлаад байж байна. Орвоо дэлхий айсараа За гав ууг ахын гэр хүлээж авахын хүндэтгэлтэй үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн энэ хорооны ард иргэд та бүхэнд баярлалаа. Тэгээд ямар ч байсан гав ууг ахын энэ сайхан гэр бол бөбөгийн найз нөхөд Шавнырын өөрийнх нь ээжийн сайхан сэтгэл та бүхний өгөөмөр сэтгэлээр бүтсэн энэ сайхан өргөөгөр ингэж тавилгатайгаа ингэ бүтэж босоод өнөөдөр ингэж хүлээлгэж өгж байгаа одоо манай нэвтрүүлгийн хамт олон маш их баяртай байна. За ган хуйг ахта өргөө цагаан герт наз жаргал сайн сайхныг хүсэн өрөө өнөр утгын сайхан гэр бүл болоорой. Баярлалаа. Дүүдэж гисэн. За тэгээ ямар ч байсан
аавтайгаа хоёулаа гурлаа тий ингээд аавыгаа сайхан асарч халамжлаад урт удаан наслуулаад энэ сайхан олон хүмүүсийн өгөөмөр сэтгэлээр бүтсэн юм улам их аз жаргалтай дулаахан сайхан амьдраарэ. За цаамагч бөбө хоёртаа маш их баярлалаа. Манай аавих одоо 2013 оны 5 сарын 22-нд шатсан. Тэгээд тэрнээс хойш бас гэр оронгүй хэцүү би тустай байдгийн. 3 дүүтэй амьдэрдэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр энэ өдөр гэр өгж аваад маш их баярлж байна. 2 дүү манай ажилтаа болохоор ирж чадсангүй. Баярлалаа. Ийм сайхан өргөөтөө болгож өгсөнд нь би одоо ёстой юу бадахгүй ёстой. Хэлэх сэтгэл догдоод хэлэхээр нулимс гараа ах гээ. Тэгээ энэ хүнд л их баярлж байна. Ирээдүйдээ та нарыг бүгдээрээ тэгээ ажил төрлөн ёстой амжилттай төрлөөрөө төвшин альгаараа хамглан сансан болон саадгүй 9 цагаан гош ариун цагаан 7 бурхан шиг ялцж яваарэ. За баярлалаа. Та ч гэсэндээ энэ гэртээ урт насч удаан жаргаарэ. Оо тэгнэ. За тэгээ ган хуйгтай ээж өрн тавилахтай гэр 50 шуудаа гурил 50 ширхэг сүү тэгээд жоохон гарын бэлэг одоо бас ах батуудын баяр өдөр чинь бас өгч байна. Өвлийг өнтөө таваараа гэж өргөө цагаан ангир бэлгэлсэн бөгөөдөө болон түүний шавнарт нутгийн хорооны ардуудад чин сэтгэлээсээ баярлалаа гэдэг үгийг дамжуулах ёстой. Ядууч бай, өвчтөөч бай, эрүүлч бай. Хүн бүхэн нэгэн адил мөрөөдөлтөө. Тэр бүх хүмүүсийн дэлхийн бүх хүмүүсийн мөрөөдөл биелж байх болтугай гэдэг сайхан үгээр нэвтрүүлгийн өндөрлөгтөө би баяртай байна. Үзэгчдээ дараа уулзтлаа баяртай. Зурагтаар харчаад энэ ямар сайхан ямар улсууд нь ингэж очдөг юм бол азтай улсууд юм даа л гэж боддог гэсэн. Олон түмэнд их баярлж байна. Ээжтэй гоё гэр байр авдаг. Ийм сайхан байр баярлалаа. Стабилч